За миний хувьд бол Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжтүүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа шаардлага өөрчлөлт оруулах болсон шаардлагын энэ зорилтыг бас ойлгож хүлээж авч байгаа. Гэхдээ бас мэдээж энэ хуулийн дээр бас анхаарах асуудлууд байгаа гэж харж байна. За тэр нь юу вэ гэхээр иргэдийн төлөөлөгчийн хурал бол өөрөө иргэдийн төлөөллийн байгууллага. За гэтэл энэ төрийн захиргааны албан хаагчдын хувийг 50% болгож нэмснээр энэ өөрөө иргэдийн төлөөлөгчийн хурал нь гүйцэтгэх засаглалын буюу засаг даргын тамгын газар энэ төлөөлөлд давамгаалсан байгууллага болох юм эрсдэлтэй гэж харагдаж байна. Тэгэхээр энэ өөрөө энэ хуулийн үндсэн зорилтыг өөрөө алдагдуулж байгаа юм шүү. Шийдвэр гаргалтын бас энэ чанарыг сайжруулах ёстой. Түрүүн бас сандаг учир гишүүн бас хэлж байна тийм ээ. Ер нь бол эн чинь бас нэг хяналттай байх ёстой. Энэ процесс өөрөө алдагдах юм эрсдэл байгаа юм биш үү гэж харах гээд байгаа. Жишээлбэл төрийн албан хаагчдын хувийг 50% болгохоос өөр ийм ардчилсан ч гэдэг юм уу илүү хяналттай хөлбөрийг яагаад бас хэлцэж болоогүй юм бэ? Энэ жишээлбэл та бүхэн энэ өөрчлөлтийг төрийн албан хаагчдын дуршлаг мэргэжлийн мэдлэгийг ашиглах зорилготой гэж бас нэг тайлбар дээр бол оруулсан байгаа. Гэхдээ энэ эдний ажлын байрны онцлогоос хамаарат ажил дээрээ жишээлбэл даргатайгаа, засаг даргатайгаа, иргэдийн хуралд бол даргатайгаа ч гэдэг юм уу зөрчилдөхөөс айгаад зөвхөн даргадаад хаалгадах ийм шийдвэрийг бас гаргахгүй байх баталгаа байгаа юу гэдгийг бас тодруулж асууя гэж бодож байна. За нөгөө талаар иргэний оролцоог бас хэрхэн нэмэгдүүлэх вэ? За ингээд төрийн албан хаагчдын 50% орох боломжийг нээгээд өглөөр нөгөө иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, жирийн иргэдийн ийм төлөөлөл сонгогдох боломжийг нь илүү энэ зохицуултаараа хомжигж байгаа юм биш үү гэдэг асуултыг асууя. За тэгээд тодруулга авъя. Баяр гишүү хариулна. За Монтгой гишүүний асуултанд хариулъя. Төрийн бус байгууллага иргэний нийгмийн төлөөллийн сонгогдох эрхийг бол энэгээр бол хөндөөгүй. Тэд маань сонгогдох эрх нь нээлттэй байгаа гэж асуултанд хариулъя. За дараагийн асуулт манай гишүүдийн бас зарим гишүүдээс гарч байгаа хяналтын механизм алдагдах, энэ хяналтгүй болох асуудал хөндөгдөж ярьж байгаа. Энийг бид хүн бас бодоогүй биш бодож үзсэн. Жишээ нь аймгийн иргэдийн хурал 30-аас 35 эсвэл 40 төлөөлөгчтэй иргэдийн хурлын 50% буюу 20 шууд тамгын газарт ажиллах байгаа зүйл огтоосоо биш. Доктор сууршилтай ажиллаж байгаа төрийн захиргааны удирдах албан тушаалтныг төлөөлөгч ажилд орох гэж байна. Та над албанаасаа чөлөөлөгдөөд орондоо энэ аймгийн дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчийг ажиллана гэдэг тийм шаардлага тавигдахгүй. Тухайн ажлын байран дээр орон гараад төрийн албаны тухай хуулинд ямар зохицуулттай яг тэргээр явах юм. Ерөнхий шалгалтаа өгнө. За тусгай шалгалтаа өгнө. За тухайн ажлын байран дээр тавигдж байгаа шаардлага нь хангагдаад тухайн ажлын байр нээлттэй зарлагдсан нөхцөлд тухайн орон нутгийн төлөөлөгч тухайн ажлын байран дээр өрсөлдөх энэ боломжийг л хэлэхэд нээж байгаа юм. Тэрнээс биш заавалчгүй 3-1 нь 50% нь төрийн захиргааны алба хаших ёстой гэдэг зүйл бол огтоосоо биш шүү гэдгийг бол дуулгамаар байна. Тэгээ та бүгдийн бас ярьж байгаа саналуудыг бас ажлын хэсгээр ярьж хэлэлцэж цаашдаа боломжтой саналуудыг энэ хуулийн өөрчлөлтөнд бас тусгаад явнаа гэдгийг бас аль биесээр хэлье. Баярлалаа та бүхэнд. За Цэндийн Баатар хүү гишүү.